За сайн байна уу. Тэгээд би өнөөдөр хаж хөтлөөд би ямар ач холбогдолтой болсноо ярихаар ирлээ. За тэгээд миний нэгдүгээр ач холбогдол бол ном их уншсан байгаа. Тэгээд ном их уншснаар оюун ухаан их тэлж өгдөг. Тэгээд та нартаа ном их уншихыг зөвлөж байна. За тэгээд ном уншаагүй хүнээс илүү ухаантай байдаг. За хоёрдугаар ач холбогдол бол эмх зэгцтэй гэрийн даалгавраа хийдэг болсон. Тэгээд эмх зэгцтэй гэрийн даалгавраа хурдан хийгээд тэгээд надад чөлөө цаг их гардаг болсон. Тэгээд би тэр чөлөө цагаараа ном унших, тоглох, гэр бүлийнхэнтэйгээ цаг цаваа өнгөрөх тийм цагтай болсон. Тэгээд 3 дугаар ач холбогдол маань болохоор Кенгурууд ороод 20 дугаар зэргийн диплом авсан байгаа. Тэгээд би энэ жилийн миний зорилго бол Кенгурууд ороод алтан медаль авах байгаа. Тэгээд би алтан медаль авахын тулд их хичээгээд гэрийн даалгавраа их сайн хийгээд ном уншаад тэгээд ер нь бол өөрийгөө их сайн хөгжүүлж байгаа. За тэгээд миний 3 хаж холбогдлыг та нар сонслоо. За тэгээд та нар ч гэсэн өөртөө энэ хаж зэвтрийг хэрэглээд ач холбогдолтой болоорой гэж хүсэж байна. За баяртай.